За сайн байцгаана уу? За өнөөдрийнхээ лайвыг хий. За өнөөдөр болохоор хэдүүлээ Чехийн сүүлийн үеийн мэдээнүүдээс ганц хоёр мэдээллийг чинь сонгож авлаа. За хиймэл оюун ухаан. За хиймэл оюун ухаан хөгжсөний хэмжээгээр одоо Бүд найрамдах Чех улсад одоо сенатад бас одоо хөдөлмөрийн одоо бирж дээр одоо сүүлийн 5-аас 10 жилийн хугацаанд ерөөсөн нилээдгүй олон мэрэгжил бол ер нь бүр байхгүй болохын ийм эрсдэл үүсгэнэ гэсэн ийм судалгаа гаргаж өгч байгаа юм байна. За тэгээд энэ дээр мэдээж хэрэг бас төр засгийн бодлого одоо ер нь ажил хайж байгаа улсууд одоо ерөөсөн мэрэгчлээ сайжруулах маш их илгүй юм сурах тийм ээ одоо магадгүй 5-10 жилийн дараа хэрэгцээтэй байх одоо мэрэгжилд өөрийгөө илүү төлөвшүүлэх нь одоо зөв зүйтэй болох нэ гэсэн ийм асуудал яригадад эхэлсэн байдгийн байна. За энэ тухай бол ганцхан Чехэд биш нилээдгүй олон оронд бас яригдж байгаа. Манай Монголд ч гэсэн залуучууд маань бас энэ тухай бас нилээдгүй хүндэж постууд оруулж байгаа тийм ээ. За тэгэхээр хиймэл оюун ухаан гэдэг чинь ерөнхийдөө бол хүмүүсийн зүгээр одоо нэг хөдөлмөрийг маш их хөнгөвчилж шинж техник технологи маш их хөгжиж байгаагийн хажуугаар одоо бас их олон одоо ажлын местуудыг бас байхгүй болгож одоо ийм байдалд хүрэх нь яхахгүй юм болоод байгаа тийм ээ. За миний дуу зүгээр байна тийм ээ. Өчигдрийн лайв шиг нэг хэсэг яриад байсан чинь харин дуугүй ярьсан байсан. За хиймэл оюун ухаан ер нь 5-аас 10 жилийн хугацаанд Чехэд бол ерөнхийдөө дундад судалгаагаар ер нь 600 мянгаад хүнийг ажилгүй болгох одоо ийм эрсдэлтэй, ийм төлөвлөгөөтэй байна гэсэн ийм дундаж ийм нэг үзүүлэлт байгаа юм байна. 600 мянган хүний ажилгүй болгоно гэдэг чи ёо ажилгүйд бол асар их нэмэгдэх одоо ийм хандлагатай байна гэсэн үг. За тэгэхээр яалтчгүй мэрэгжлээ дээшлүүлэх хэрэгтэй. Одоо байгаа мэрэгжил чинь ямар мэрэгжил байна? Ирээдүйд яг энэ мэрэгжлэр цаашдаа ажиллах боломж бололцоо нь ямар байна гэдэг дээр та заавал бодох хэрэгтэй болох нэ. Хоёрдугаар өөр ирээдүйтэй зүйл суралцах хэрэгтэй гэдгийг одоо анхааруулж эхэлжээ. За Чехэд одоо Boston Consulting Group гэж байдаг юм байна. За тэр нь Чех хөдөлмөрийн зах зээлийг одоо зээл дээр судалгаа хийдэг ийм групп байдаг юм байна. За тэгээ энэ групп нь болохоор ер нь хөдөлмөрийн яамтай, хөдөлмөр нэмийн хамгаалах яамтай одоо бүх энэ судалгаа мэдээлэл одоо байнга мэдээлж идэг. За тийм учраас одоо иймэрхүү энэ судалгаануудыг одоо ойлгомжтой байх хүрээнээс хүмүүст одоо анхааруулах хийхэн зүйтэй юм а гэдгийг л яриад байгаа юм байна. За ер нь 10 жилд гэж байгаа. За сүүлийн 10 жилд 1.2 сая хүн хуучин ажилласаа гарч шин төрлийн ажилд одоо зайлшгүй шахагдаж орох. Одоо ийм хэмжээнд хүрэх юм байна. Компьютераар робот ажилуулах боломжгүй л ажлууд бүрдэнэ гэж байна. За энэ дээр одоо мэдээ статистик гаргах, нарийн мэрэгжлийн ажлууд бол үлдэх. Энэ дээр сонирхолтой нь хараа одоо хуульчийн мэрэгжил бол одоо график дизайн, үсчинч гэдэг юм одоо ийм мэрэгжлийн ажлууд одоо маш их цомтгол хийгдэх юм байна. Нэг хотод гэхэд л мянгаад үсчин ажилтдаг байвал одоо бараг талан байхгүй болно гэж байна тийм. Гэх мэтлэн. За худалдааны төрлийн ажлууд бол маш их цомтголд орно гэж байна. За хуульч гэсэн чинь одоо хууль мэрэгчлээ хүмүүсийн ажлыг бол одоо хиймэл оюун ухаан бол элбэг орлуулах одоо боломжтой байна. Тэд нар бол янз бүрийн шийдвэр гаргахыг бол зүгээр одоо энгийн манитес одоо энгийн хүмүүсээс илүү ухаалаг аягүй зөв шийдвэр гаргах одоо ийм хэмжээнд хүрнэ гэж байгаа юм байна. За шүүхийнхэн, хуулийнхаа бол одоо энэ дэр бол бас л асуудалд орж магадгүйгээр битсэн байна. Багш сургууль хүмүүжүүлэгч нар маш их дутмаг одоо ч гэсэн аягүй дутмаг байгаа. За энэ нь бол ерөөс цаашдаа ч гэсэн дутмаг хэвээрээ байх юм байна. За тэгэхээр багш сургууль хүмүүжүүлэгч цэцэрлэг да ялангуяа сургуулийн одоо багш нар бол хэрэгтэй нэг хэсэг бол хэвээрээ байх юм байна. Хэрэгцээтэй байх юм байна гэсэн байна. За тэгээд яг одоогийн байдлаар бол Чехэд бол 43 мянган багш дутагдaltaй байгаа тухай бичсэн байна. 43 мянган багш. Багшийн мэрэгжил одоо манай Монголд ч гэсэн аягүй дутамгүй байгаа гэж бичээд байгаа шүү дээ тийм учраас одоо цалингаа нэмэхгүй бол багш нар олдохгүй. Чехэд яг ийм байдалтай байгаа юм байна.
За тэгэхээр одоо энэ багш сургууль хүмүүжүүлэгч нарын орондоо маш их хэрэгцээтэй байх юм байна. Саяхан би Бээжингээр яваад Шанхай яваад ингээд аялаад ирсэн л дээ. Гэтэл Шанхайд одоо бидний зүгээр харж байхад ерөөсөө тэр гудамж талбайг бол роботууд цэвэрлж одоо манай тэр зочид буудалд бол робот одоо өрөөнүүдээр яваад тэр тухайн өрөөнд байгаа улсуудын хоолны захиалгатай хоолнуудыг ундаануудыг зөөж ямар ч хүний шаардлага байхгүйгээр лифтээ онгойлгоод ороод лифтээсээ гараад одоо тийм үйлчлэгийг хийж ирсэн роботууд ерөөсөө зайрмаг зарж байна. Янз бүрийн одоо худалдаа одоо тийм нэг автомат худалдаанууд бол одоо маш их болсон. Ерөөсөө нөгөө WeChat уншаад бүх юм худалдаж авах бүрэн боломжтой болсон байна. За тэр нөгөө курьер хоол зөөдөг одоо юм дроноор ингээд хоол моол зөөгөл ёо. Ерөөсөө тэгэхээр эн чинь юу гэж юм гэхээр ерөөсөө одоо Шанхай бол үнэхээр мундаг байна гэж харагдчихлаа надад. Бээжинд бол арай цөөн байсан. Ер нь бол эн чинь бол яхахгүй бодит. Ерөөсөө л бодит. За саяхан би бас нэг хятадын бас хөгжлийг ярьж байна л да. Хятадд бас одоо жишээлбэл рекламнуудыг бол одоо ийм цаас реклам биш. Одоо бүр зүгээр агаарт ингээд рекламнууд ингээд нөгөө нэг юугаар гэрлэр ойлгоол тэр тухайд Adidas гутлаа сурчлаад юм уу эсвэл тэр байшин саваа сурчлах юм бүх юмыг одоо энэ гэрлийн одоо туяагаар одоо ингээд энэ реклам сурчлаа хийх одоо тийм гоё боломжтой болсон байна шүү дээ. Йоо ярих юм шиг. Энд чинь юу гэж байна гэдэг чинь ерөөсөө бид нар одоо ухаалаг байж илүү яг хэрэгцээтэй мэрэгчлээ олж эсвэл одоо хэрэгцээтэй одоо байр суурь олж авахгүй бол 5-10 жилийн дараа танд бол ерөөсөө ажил ерөөсөө ердийн одоо яг хийжсэн ажлууд бол ерөөсөө маш их хумигдах юм байна л гэдгийг л ойлгох нь. Одоо тэр хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Бүх юм хөгжин дэвшин хөгжиж унтаад босгол нэг юм шинээр сэтгцэн байж тэр. Унтаад босгол нэг шин гар утсан, унтаад босгол нэг шин машин, унтаад босгол нэг шин ажлын байрыг чинь орлох нэг робот зохиодсон байхад яах юм. Тийм болохоор энэ дээр бол даан дагуу залуу үеийн маань энэ дээр маш их үнэхээр бодох хэрэгтэй. Химл оюун ухаанаас одоо би илүү юу сурч илүү одоо тэдэртээ өсөлтгүй хэмжээний ажилтай байх уу гэдгийг л одоо бодхоос өөр аргагүй болчихлоо. Тийм багаз. За дараагийн мэдээлэл. Прага 10-д болсон явдал юм байна. За тэгээс Прага 10 хотод бол одоо 2 сарын сүүлчээр зэрлэг амьтдыг нэг хамгаалах зорилгоор Чехэд маш хөөрхөн тийм арга хэмжээнд хийдэг юм байна. Гэтэл одоо тэр хөөрхөн хүүхдийн тоглоомны талбай дотор нэг 2 зэрлэг туулан 2 зулцаг байсныг одоо тэр орон сууцных нь олж аваад за энэ магадгүй нэг айлын туулаа төрчөөд ингээд 2 хүүхдээ зулцгаа орхичоод ингээд явж байгаа болов гэд хаалт хийгээд бүр нохоо орох боломжгүй болгоод тэгээд тэрэн дээр бүр пайз бичээд энэ ээжигээ хүлээж байгаа 2 зулцах шүү энийг бити оролдоороо бити айлгаж хичээргээрээ гэд ингээд бичээд ингээд наагаад ингээд орхицсан байсан юм байна. За тэгээд гэвч энэ нэг айлын туулаа биш зэрлэг туулаа байсан гэж байгаа. За тэгээд орой болсон цагт орой болсон хойно тэр их нь ирээд нэг зулцгаал аваад явсан гэдэг нь нөгөөх нь бол харин одоо айд самбарсан даач тэгснэ дөнгөд төрөө дудаагүй байсан даач тэрүүдийгээд аварч чадаагүй юм байна. Тэгээд тэрийг нь болохоор тэр ан амьтдын нийгэмлэгийнхэн одоо ирээд аваад явсан талбайг цэвэрлж өгсөн юм байна. Ийм мэтийн арга хэмжээ бол бас Чехэд бол бас л явагдчихэдэг. Яг ийм ижил төстэй асуудлыг бол Прага Литнянд бас болсон гэж байгаа. Тэгсэн чинь нэг Чех аваад явж хахад одоо нэг зэрлэг туулаан зулцгийг одоо шуунууд ингээл тоншоол бүр ингээл идэх гэдэл байгаа юм одоо яаж байгаа мэдгүй ингэж хахтан тэр шуунуудыг үргээгээд тэр авгаа цагдаа дуудаад бас өгсөн бай. Тэгтээ цагдаагийнхан бол та энд оролцох шаардлагагүй байсан гэж тайлбарласан гэдэг. Хэрвээ та хэд маань хэрвээ янз бүрийн ийм юмтай тааралдах юм бол тэр 774 155 185 гэсэн утас руу залгаад мэдэгдэх ёстой юм байна. Тэднэрт арга хэмжээ аавна. Тэрнээс биш гэр орон руугаа тийм зэрлэг туулаа ч юм уу энэ тэр таарсан амьтдуудыг аваачих бол бас их зүвтэй асуудал биш гин. Яг гэвэл ялангуяа туулан одоо энэ чалгамч аюу тийм аимхай тэгээд айснасаа болоод стресснасаа болоод хүчдэг гин.
Тийм болохоор ерөөсөө энийг хамаагүй хүн мөн энэ ойрхон очоод одоо нааш шашаа гүйлдэ тажууд нь чанга яриад байх юм бол өөхөх эрсдэлтэй байдаг гэж шүү дээ. Бас айгу мэдмээр юм байна. Тий. За нэг юм тохиолдол болсон юм байна. За Чех улс өөрсдийнхөө иргэдийг одоо энэ дайнд очингаас болоод Израиль, Египтээс одоо татан авч эхэллээ гэж байна. За мэдээж тусгай хөлөг онгоцоор татна гэж байгаа. Энгийн онгоц бол одоо явах боломжгүй болсон, нисэх боломжгүй болсон. Яагаад гэвэл одоо энэ хаалттай одоо агаар хаалттай бүс нэгдсэн байгаа. За тэгээд ерөнхий сайд Бабиши мэдгдснээр бол бид бол ард иргэдэд татах нь бидний хариуцлагатай хийх үүрэг мөнөөс мөн. Гэтэл одоо Араб түвштэй гэхэд Эмиратад Дубай зөвхөн Дубай хотод гэхэд Чехийн 3500 иргэн байна гэдэг. За 900 иргэн нь одоо Омад гэдэг хотод байгаа юм байна. Йорданд нэг хэдэн зуугаараа байгаа юм. Иранд бол харин 400 чех хүн байгаа гэсэн ийм мэдээлэл байдаг юм байна. За Израильд 270 чех иргэн байгаа юм байна. За тэгээ эдрийг бол одоо эдгээр нийгмийн яралтай одоо тусгай хөлгөлсөн одоо ийм хөлөг онгоцоор ацарч байгаа юм байна. Ацарна гэсэн юм шийдвэр гарсан юм байна. Тэгэхээр одоо эдгээр энэ хүмүүс яралтай татаж авахгүй бол маш аюултай зоонд байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм байна. За тэгээд Прага лицензч онгоцны буудлаас одоо зөвхөн 3 сарын 1-нд тийм ээ одоо өчигдөр гэхэд 32 чиглэлийн онгоц бол ерөөсөө саацсан гэж байгаа. Нисгүүд нь бүгд цуцлагдсан. Маш олон хүмүүс ийм дамжин өнгөрөх хэмжээтэй байсан учраас энэ бол нөгөө нэг онгоцны байдлаас шалтгаалаагүй учраас тухайн онгоцны саатал биш. Одоо ийм дэлхийн хэмжээний одоо ийм дайны хэмжээний ийм асуудал учраас хувь хүн өөрсдөө зочд буудлынхаа мөнгөийг төлөөд өөрсдөө хоол ундны мөнгөийг төлөөд ингэж явах болж байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ бол хурдан л одоо энэ асуудал нэг тийшээ болоосоо л гэж үсэх юм л та тий. Тэгэхдээ одоо тэр онгоцны буудлын дээр маш олон хүмүүс хадгалтай ингэж байж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол мэдээж ингэж ер нь бол тамчтын үзэж байгаагаар энэ бол тийм их хурдан бас зогсохгүй ямар ч байсан нэг хэдэн 7 хоног болох болов уу гэсэн юм тамаглал байгаа юм байна. Тийм. За дараагийн асуудал. Кромиреш хотод одоо хүн амны хэрэг гарсан байх юм. Кромиреш хотод одоо 72 настай юм, 73 настай юм, настай хөвшний гэр оронд нь нэг залуу орж ирээд алаад бүр тэгээд бүр цогцсыг бүр ой модонд аваачаад булсан байгаа юм. Гэхдээ ямар нэг энэ одоо ямар учиртай яагаад тэр настай хүнийг алсан юм бол ямар учиртай юм бол хамаатан садан байсан юм уу үр хөвгтөн байсан юм уу гэдэг тэр бүх мэдээллүүд нь бол одоогоор бол нийтэд бол бичигдээгүй байгаа юм байна. Гэхдээ цагдаагийн маш сайн ажилласны үр дүнд тэр өдөртөө тэр залууг баривчилсан юм байна. За тэгээд одоогоор баригдсан байгаа учраас ерөнхийдөө бол ялын төлөвлөгөө бол яг ийм хэрэгт бол 18-аас дээш жил шорон суух юм ялтай гэсэн ийм мэдээлэл цагдаагаас новин нийцээсээ тэр одоо бичигдсэн байна лээ. Тий. Одоо тэр настай хүнийг ямар учраас тэгж амины үүдгэж ямар учраас тэгэл аваачаал тэр модод аваачаас булаал ингээл одоо явж идэх юм стандар гайхмар. Одоо юу ч хэвтэй тийм ээ. Хүн гэхэд хэцүү хүн л ийм үйлдэл хийгдсэн байна. За бас нэг дайрныцаа одоо хурдны зам дээр Д10 дээр болохоор Либерицийн цагдаа нар одоо ердийн аргаар биш цагдаагийн машинаараа биш одоо бүр зүгээр энгийн тийм жуулчны автобусаар явцгааж байгаад явж байгаа машинуудын жолооч нарыг бол бичлэгийг хийж 2 цагийн турш тэ 40 зөрчил илрүүлж нийтдээ 70,000 кроны торгуул тавьсан байна. За эдгээр яасан гэсэн чинь ерөөсө 11 жолооч болол ерөөсө явдал дундаа уцаар ирж байсан гэнэ.
явдал дундаа уцаар ирчихсэн. Эсвэл гартаа уцаарцсан байсан. За ийм зөрчил гарсан гэд. За 20-од хүн бол ерөөсө 20-од жолооч нар ерөөсө огт ийм нөгөө хамгаалалтын бүсээ бүслээгүй байсан ийм хэрэг гарсан юм байна. Чи одоо Чехийн жолооч нарыг бол би ерөөсө бүсийг бол үнэхээр сайн бүсэлдэг гэж бодсон бас л үгүй. Магадгүй гадаад дотоод жолооч нар байсан байж магадгүй юм л да тий. Гэхдээ маш олон хүн ерөөсө огт бүсээ бүслээгүй байсан гэн. За машин барьж хахад бол ерөөсө уцаар ярих юм уу гартаа утас бариад явж явах бол ерөөсөө энэ бол маш том зөрчил гэж үзэж байна. Тийм болохоор манай монгол жолооч нар маань энэ дээр маш сайн анхааралтай явах хэрэгтэй. Энэ тэнд явж байгаа ганц Чехтэй ч биш Монголд ч тэр Европт ч тэр хаач явж исэн заавал бүсээ бүслээд тэгээд уцаар ярих бол заавал уцаа хөдөлгөөнд оролцоогүй байх үедээ ярьж явах хамгийн зөв зүйтэй байна. За тэгээд 70,000 орны зөрчлийн торгуул тавиад нийтдээ 40 зөрчил илрүүлсэн юм байна. За одоо тэгэхээр энэ зөрчлийг бол одоо их үр дүнтэй, их зөв зүйтэй одоо шалгасан асуудал боллоо гэж үзээд одоо дараач байгаа бас хотын цагдаа нар бас энийг хэрэгжүүлэх одоо бас ийм санаа байгаа юм байна шүү. Тэгэхээр та хэд маань энэ шалгалт бол өөр хотуудад бас үргэлжлээд явах магадлал өндөр байгаа юм байна. Болгоомжтой явцгаагаарай л гэж хэлээ та. За дараагийн асуудал. За хуурамч цагдаа, хуурамч банкны ажилтан гэдгийг бол Чехэд бол сүүлийн хэдэн 7 хоног бол маш одоо тийм гэмт хэргийн үүдэлтэй ийм асуудал бас байгаа юм байна. За тэгэхээр хуурамч жолооч, хуурамч банкир гэсэн утсаар ямарваа нэг банкны ажилтан тань руу яриад таны данс ингээд эрсдэлд орчлоо. Таны дансаар зээл авах гээд байна. Таны данснаас мөнгө гаргах гээд байна гэсэн юм асуудал гарах юм бол огтхон ч итгэж болохгүй. Харин эсэргээрээ тав тэр банкн дээр очиод над руу ийм хүн ингээд ярьлаа. Үнэхээр банкнаас ирсэн үгүй юу гэдгийг л очиод тодорхойлж асуусан зүг баг шүү. Ямар ч үйлдэл хийж болохгүй шүү. Яг тэгэд хэлэхээр та одоо энэ дансанд байгаа мөнгөө одоо өөр аюулгүй даасан тийм үү эсвэл одоо тэгнэ үү ингэнэ үү гэж баахан зааварчилгаа өгдөг гин. За тэгэхээр энэ бол ерөөсөө хамтарсан одоо нэгэн цагдаа байна гэж залгадаг гин нөгөөх нь би банкны ажилтан байна гэдэг ингээд хамтарсан ийм л хувир хийдэг юм байна шүү. Магадгүй тэр бол нэг юм бүлэг хүмүүс л сууж байгаа шүү. Тий. Юуныхан цагдаа байх уу, юуныхан банкны ажилтан байх уу тийм ээ. Тийм учраас та хэд маань энэ төр маш болгоомжтой янз бүрийн банк байна, цагдаа байна гэсэн одоо нэг тийм хуурамч дуудлагуудад бити итгээрээ гэдгийг л анхааруулж байгаа байх шүү. Тэгээ энд бол ерөөс огтхон ч итгэж болохгүй. Энэ бол хэрэг цэвэр хувийн асуудлууд байна. Та эсвэл хэлдэг ч таны нууц код одоо хугацаанд дууссан байна. Та одоо банк дансныхаа одоо нууц кодыг та шинээр баталгаажуулах юм бол та код би танд ингээ код явуулъя. Та тэр нэгээрээ шинэ код хийгээд над руу явуулаарай ч гэх юм уу тий. Эсвэл одоо хувийн мэдээлэл, ер нь банкны хувийн мэдээллийг хэрхэвч өөр хүнд өгч болохгүй гэдгийг л та хэд маань аюул сайн ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэр бол ямар ч орд адилхан шүү дээ. Тий. Банкнд ч тодорхой хэмжээний крон байна уу, доллар байна уу, евро байна уу тэрийгээ та хувийн мэдээлэл сайн нууцласнараа л та тэр мөнгөө банкнд найдвартай хадгална шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр та хэд маань энэ дээр маш болгоомжтой байна. За дараагийн мэдээлэл. За Австрали хотод Европын холбооны фондоос орон сууц олгох одоо ийм төсөл хэрэгжиж ирсэн юм байна. За энэ нь бол одоо 2016 оноос хойш одоо болтол хэрэгжиж байгаа одоо ийм төсөл байдаг юм. Австрали хот чинь ерөнхий дундаж энд одоо цалингийн дунд чинь 40,000 крон гэдэг чинь за яг нэг 1,500 евро юм байна л да. Гэсэн ч гэсэн ард түмэн одоо ард иргэд нь одоо байранд орох чадвартайнууд нь бас их эрсдэлтэй. Одоо тэ байрны олдоц аягүй юутай зээлэнд хамрагдах одоо боломж аягүй муутай байдаг юм хот юм байна. За тэгэхээр Австрали бол Европын холбооны фондноос яагаргүй тусалцаа авч одоо төсөлд хамрагдаад нилээдгүй айл. За жишээлбэл 70 байр жишээл 78 айл 211% хүнд одоо орон гэртээ болгосон гэж байгаа. За уг төслөөс 2016 оноос хойш нийтдээ 220 орон сууцны байр 624 иргэн авсан гэх мэтлэн ийм мэдээлэл байдаг юм байна. За тэгэхээр энэ төсөл нь одоо хүртэл хэрэгжиж байгаа. Одоо 2026 он дуусахад
дахиад 45 айл байр авах одоо энэ төслийн мөнгнөөс одоо гаргаж байгаа юм байна л да. За үүнээс Хамстаден гэдэг бас нэг групп байдаг юм байна. Тэрнээс 20 айл хотын одоо захиргааны фондноос 25 айл одоо ийм орон сууцтай болох ийм төсөл хэрэгжиж байгаа юм байна. Боломжтой болох юм байна. За тэгэхээр энэ фонд нь нийт одоо өргөдөл нь бол 427 айл өргөдөл хамрагдсан байснаас одоо эдгээр айлууд нь одоо ингээд захааснаа ингээд авч мэдээж бүгдэр ингээм бол хангаж бол барахгүй юм байна л да их айтаахан юм гоё төсөл хэрэгжиж байсан юм байна. Мэдээж чихээ иргэн хүмүүс л өх байх л та тэгээ 3 шорны хүмүүст бол олдохгүй байх тэр бол мэдээж хэрэгтэй. За тийм ийм сонирхолтой байна. За тэгэхээр Острава хот орон сууцныхаа асуудлыг бас нэг юм аргаар шийдэж байдаг хотын нэг байдаг юм байна. За дараагийн сонирхол галт тэргээр явж байгаа нэг 3 нөхөр 3-5 ш одоо яста нэр өмнө тарьжээ. За тэгсэн чи яасан гэсэн чи Прага явах замд галт тэрхэнд суугаад гуруула маш согтууралт нь маш өндөр зэрэгэлтэй байсан гэж байгаа. За тэгээд 2 Словакийн буюу 1 Чехийн иргэн арх уугаад за тэгээд билет шалгагчийг орж ирээд билетээ үзүүлнэ үү гэж хэлгийн хооронд асуудал гаргаад зохион хийж тэр гал хамаандын тэр нэг аварын одоо тэр шил цонхыг хагалж тэр богоныг ерөөсө бүрэн хэмжээний одоо маш их хэмжээний хохирол учруулж сүтгэсэн байна. Ёстой гайхалтай нэр тэ Европод ч одоо нэг тийм мэдгүй тийм нэг агрессив байдаг шүү дээ. Тэгсэн чинь яг ийм хэрэг гаргасан юм байна. Бас ууглаараа бас талчилсан юм энэ 3 юм таарчлээ. Новинки ЦЗ дээр бичсэн байна. Тэгээд нийт хохирол нь 100,000 орон төлбөртэй бууцгаасан. Тэгээд цагдаа нар буулгаад эрүүл зүйлийг тодуулаад төглөөд сэрээгээд одоо ийм хохирол бол учруулсан та нар ийм гэсэн чи тэр 3 өстө чиг шок одоо паникт орсон мэдээж хэрэг тий. За тэгээд бөө өрөнд ороод одоо нэг богоноор явсан биш, нэг арх уусан биш ийм асуудалтай орсон юм байна. Энэ бол ерөөсөө арх уусан газар хаач одоо ерөөсөө адилхан байдаг тий. Арх уусан хүн зөвөр нэг аратан арслан бар цаашаа шүтээ тий. Ийм амар тэд одоо тэр цон хаалга эвдэх ямар хэрэгэндээ билет аваагүй лээсэн билгүй айгуул тий. Тэгээ одоо билет аваагүйгээсээ болоод проводниктэй мэдээж хэрэг хэрэлдэж оролцсон юм билгүй. За тэгээд одоо цахаа болсон юм билгүй. Ямар аюултай болсон юм баха. За тийм. За нэг ийм сонирхолтой сонж одоо ер нь олон нийтийн тээвэрт автобусанд та явах гэж байгаа бол вагоноор явах гэж бол онгоцоор явах гэж бол хизээч одоо ариг дарсны юм огт хэрэглэж болохгүй гэдгийг л ойлгож хэрэгтэй. Яг тэгвэл ухаан амун алдчихсан тий. Тэгээд ийм олон нийтийн газар тийм асуудал гаргаа дээр нь өчнөө мөнгө төгрөгөөр торгуулаад дээр нь одоо за гадаадын иргэн бол тэгэл виз зөвшөөрлийн хуулиар одоо 2026 оноос хойш бол 3 одоо захиргааны арга хэмжээнд ороод 3 удаа шүүхээр орох юм бол ерөөсөө тэгэл шууд ягаан карт нь баг кэнселтэн гэж байна шүү дээ. Энэ дээр бол ерөөс ямарваа нэг хэмжээний нэг цагдаа дуудсан, ямарваа нэг хэмжээний эхнэр хүүхдэд зодсон, цагдаа дуудсан, танхаарсан, олон нийтийн газар ариг дарсуус, ойрлсон, бахирсан бүгд тооцогдно гэж байна шүү. Тэгэхээр монголчууд маань та нар маань энэ дээр бол бас их болгоомжтой хандаарай. Хууль улмал нарийн болж гэн улмал одоо энэ гадаад иргэдийг Европод одоо та манад ажил хийж амьдрах гэж байгаа бол манай хуулийг дагнаа. Хуулийг хүндэтгэж амьдрнаа. Усын минь уул, ёсын минь дагнаа гэсэн зарчмаар л байх ёстой шүү. Тийм болохоор та нийтийн байранд энэ тийм олон нийтийн тээврийн газар билетгүй явах, хэрүүл зодон хийх, маргах ийм асуудлаас аль болохоор зайлсхийж яваарай. Янз бүрийн тэнийг юмнууд хажууд чинь таарад орилж бахраад хэрүүл өгөх юм бол бушуухан зутаахыг л бодоор. Хэрэлцэн хэрүүл 9 2 хоёулаа л ялгаагүй хэрэгтэй. Ямарваа нэг тэнийг юм бас чирэгдчихвэ. Энэ бол их аюултай шүү. Зүгээр мөрөөрөө явж байгаа нэг гай таарад нэг сохтуу юм таарад олон юм яриад тэгээд асуудал үүсэх юм бол таа ч гэсэн буруу бол гэдгийг л ойлгож хэрэгтэй тийм ээ. Эвгүйт сая бас л Чехийн нэг трамвайд явж байгаа нэг хүн сохтуу явж байгаа л автобусны дотор орилж бахараад тэгэл тэр автобусны жолооч хөөж буулгаж л байгаа тэр бичлэгнүүд явж илээ.
Тийм бити юм дээрээс огтхонч оролцолтож болохгүй. Тийм. За бас нэг сонирхолтой нэг тийм мэдээлэл гарсан байлээ. Словакаар дамжаад нэг Чехийн нэг таксины жолооч нэг Украин охиныг одоо нэг Украин хүнийг нутагт нь хөргөж өгөх гээд одоо таксигаар явж байгаа юм чинь. Тэгээд Словакаар дамжаад Михайловица гэдэг тосгоноор дамжаад ингээд гэрт нь аюулгүй авааргүй ингээд дуулгаж өгчөөд буцаж явах замдаа гинт одоо би гадаад паспорт авч яваагүй юм байна гэдгээ санаад паспортгүй явсан юм байна. Тийм учраас хэлээр гараагүй. Гэтэл яг нөгөө нэг Украины хэлээр ингээд гарах гэж хахад нөгөө таможны цаг дандар таарад машиныг шалгаад ачаа барааг нь мэдээч ирэх шалгана үстэ. За өөрийн бичиг баримтыг шалгасан чинь өөрөө бичиг баримт байхгүй. За машин дотор нь ингээд багаж юм ингээд онгоолгоод үтсэн чинь дотор нь ингээд нэг юм 30 см юм жижигхэн юм төмөр нөгөө нэг юм цохор одоо байна гинэ. Одоо өөрийгөө хамгаалах чи яах гэж тэр дотор машин дотор байсан бүү мэд. Ямар ч зорилттой байсан бүү мэд. Гэтэл тэр нь ч ерөөсөө огт ажиллагаагүй идэрсэн юм байсан гэж байгаа. Гэтэл тэр Украины цагдаа марч нь шууд энэ ийм юм та авч явж болохгүй. Ягаад гэвэл манай улсын хуулиар тэр чинь Украинаас гарч амжаагүй байсан юм билээ. Тэр Украины замд л явж байгаа. Тэгээд манай улсын хуулинд та ийм хүйтэн зэвсэг авч явсан учраас таны ингээд энэ зэвсгийг чинь нэгдүгээр хураана. Хоёрдугаар та өөрөө бичиг баримтгүй явж байгаа. Гэт ингээд маш олон цагаар тэр залууг саадуулаад тэгээд нөгөө залуу маань нөгөө чек залуу маань би бол одоо ерөөсөө энэ тухай мдээгүй хамаагүй та нар надад торгуул тавиад би тэр торгуулаа төлөөд ингээд гэрлүүгээ буцъя гэсэн болгоч ингээд явуулахгүй маш олон цаг саадуулсан юм бэлээ. Гэсэн чинь өчнөө цаг саадуулчаад тэгээд ингээд одоо ингээд явуулах бахтаа гэдэг ингээд бодож суужээд л манахаас юм шийдвэр гарлаа. Таны авч яваа юм чинь хураана. Дээр нь таны машиныг хураах боллоо гэж. Ийм шийдвэр гарлаа. Гэд машингууд нөгөө залуу маань явган бүр цаашаа хилд авч гарчээ. Ёо, стопорнер. Тэр залуу тэгээд өчнөө олон жил таксины жолооч хийжсэн хүн гэж байгаа байхгүй. Тэгээд яваад нэг арай чамаа нэг хил гараад тэгээд Чехийн хавнаа цуугаад эренгүүтээ нутагтаа эренгүүтээ цагдаа нарт мэдэгдээд одоо ингээд би машина хураалгачлаа. Хамгийн гол нь машин хураахтаа тэд нар надад энэ эд хөрөнгө чинь ингээд хураалаа гэсэн ямар ч акт бичиг хийж өгөөгүй гэж байгаа байхгүй. Тэгээд тэр акт бичиг хийж өгөөгүй. Дээр нь ямар ч одоо тийм одоо шийдвэрээр ч гэдэг юм уу тийм юм тайлбарлаж өгөөгүй ингээд та яв гэдэл машиныг авч үлдээ дэлгүүрийг авч үлдээ тэгээд өгөө явуулсан. За тэгээд одоо тэр хэргийг нь бол мэдээж хэрэг чектэй ирсэн хойноо цагдаад мэдэгдээд өргөдөл бичээд гомдлоо гаргаад ингээд цагдаад мэдгдсэн болов цагдаа бол одоо Украины тал руу ингээд холбогдоод тэгээд үнэхээр энэ хууль ёсны энэ машин хураагдч юу эсвэл одоо энэ нэг ямарваа нэг хууль зөрчигдсэн асуудал болж юу гэдгийг шалгаж өгөх тухай өргөдөл өгсөн юм байна. За тэгээд тэрийг мэдээж хэрэг шүүхийн шийдвэр Украины шүүхийн шийдвэр гаргахлаар хариу өгнө гэд одоо хүртэл тэрний хариу нэрээгүй ингээд хүлээгээд байж байгаа юм байна. За энэ дээр бид нар ямар дүгнэлт хийх үү гэхлээр ийш тийшээ хол явж байгаа даангүй тээврийн жолооч нар маань машины маань жолооч нар хол ийш тийшээ явахдаа заавал бичиг баримтаа шалгах хэрэгтэй. Өөрт чинь бичиг баримт чинь байна уугүй юу? Машины даатгал байна уугүй юу? Өөрөө улаан паспорт чинь байна уугүй юу? Чекээс л гарах юм бол улаан паспорт заавал хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө ягаан карт чинь байна уугүй юу? Заавал шалгах хэрэгтэй. Машинтай холбоотой даатгалууд чинь байна уугүй юу? За гар утсан дээр одоо тийм ээ. Одоо жолооны өмнөх гэдэг бол нэг үзүүлэлт байсан шүү дээ. Тэгээд ийм эдийн асуудлаас тэгээд ялангуяа хэл гарч байгаа бол улаан паспорт чинь заавал байх хэрэгтэй шүү. Монгол улсын иргэн гэдэг нотолсон ийм юм байж байх хэрэгтэй. Ямар ч бичиг баримтгүй тэгээд үйл мэдэгдэх ачаа авч яваад үйл мэдэгдэх хүн авч яваад ялангуяа хаашаа явж байгааг сайн мэддэхгүй огт танихгүй хүмүүсийг дагаад идрийж тийш хол замд явах маш эрсдэлтэй шүү. Яагаад гэвэл одоо Чехэд бол урдныхтай адилхан тайван биш байгаа шүү. Янз бүрийн хүмүүс орж ирж байгаа. Тийм болохоор та нар янз бүрийн одоо хориотой бараач юм уу чиний машин ачаад нааш чашаа тавих юм бол хэн бэ гэх юм. Энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Ямар нэг хориотой цэртэй юм ачаад нааш чашаа зайлж чамд километрийн чи мөнгөийг өгчнөө, чамд цагийн чи мөнгөийг өгчнөө гэж ингээл тохирол ингээл авч тавих гал эсвэл одоо өөр орн руу явчаад ирээгээл ингээл хажуудаа өөрийгөө хамгаалах ямар ч юм зүйл байхгүй, найз нөхөдч байх чи гав ганцаараа огт танихгүй хүнтэй иш тийшээ бити яваарай л гэдгийг л би зөвлөх гээд байна. Тийм болохоор таад маань одоо цаг үе бас эвгүй байна. Энэ ийш тийшээ явж байгаа жолооч нар маань энэ дээр бас их анхаармаар юм байна да гэж би уншижээ. Тэгэхээр
Одоо тэр үнэхээр энэ тэр жолооч машиныг хураадаг нь ямар ч тийм би үнэхээр байхсан тэр тийм гүтгийн хураасан бол яагаад агт бичиг баримтыг хийж өгөөгүй хураасан тухай тийм эвгүй асуудлууд өдр гарч шít. Тийм болохоор та холын замд ганцаархнаа явж байгаа бол хэл ус мэдгүй бол нэг хэл гайлгах гал ингээл зүтгээд байх том эвгүй шүү одоо эвгүй шүү. Тийм болохоор та нар маань энэ дээр бас их боломжтой онцгой шаардлагагүй л ганцаараа хол танихгүй хүмүүстэй даангүй явах бол амь нас чигсэлтэй байх боломжтой байх ийм цаг үе байна шүү л тэгэл анхааруулъя да. Тийм ээ. За нэг ийм асуудал гарсан байна. За тэгээд энэ бол тэг явандаа тэг хариу тэтэ мэдхгүй дээ. Ирэх юм уу мө. За нэг ийм сонтой. За тэгээд өнөөдөр хялаа хийж нэг өндөрлөе доо гэж бас цаг заваараа их чинь та хэдтэй. Энэ лайвыг хийчихье гэж бодлоо. За дараагийн лайв хүртэл баяртай.